Сайн байцгаана уу? Алмас шонхроодтай энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн сонсогчдод тохиолдсон түүхүүдийн 3 дугаар хэсэг хүрэхэд бэлэн болоод байна. Хүлээн авна уу? Нөгөө ертөнцтэй холбогдсон миний түүх. Сүнс сонирхогч Герман хэлнээс орчуулсан амар зайгийн явуулсан олон түүхүүдийг та бүхэндээ хүргэн ингээд ихний түүхийг нь хүргэе. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эхний бичлэгийг өөрийн үхлийг мэдэрсэн тэр хормын түүхээр эхлүүлье. Би жирийн нэгэн монгол хүний хувьд үхэл, сүнсний талаар ганц нэг зүйл сонсож байснаас ер нь бол үхэл, сүнс, нөгөө ертөнц гэдэг үгсийг муу ёр хэмээн үзэн хилэн дээрээ дэнсэж байсангүй. Гэхдээ азаарч гэх юм уу, ёроорч гэх юм уу, ийм нэгэн зүйл надад тохиолдон өнгөрснөөс хойш нөгөө ертөнцийн талаарх мэдэх хүсэл маань өөрөө ирэхгүй би болсон юм. Би тэр үед 28 настай залуухан эхнэр, залуухан ээж байлаа. Энэ онцгой үзэгдэл намайг шүдний эмнэлэгт эмчлүүлж байх үед болж өнгөрсөн юм. Тухайн үед эмч маань эмчилгээгээ эхлүүлэхээр надад мэдээ алдуулахт хараад хид удаа хийсэн боловч мэдээ алдсангүй. Би өвдөлтийг мэдэрсээр л байв. Хитрүүлж тарьсан тунгийн нөлөөгөөр угийн даралт багтаа байсан миний бие ухаан алдах гэж байгаагаа мэдрээд эмч сувлагчд хэлв. Тэд намайг түшин агаар амьсгалуулахаар эмнэлгийнхээ хаалган дээр аваачхад би гадаах нартай тэр өдрийн гудамжийг нэг харж амжаад мөд дуталгүй нүд тас харанхуйлан ухаан алдав. Нэг мэтгэд миний бие нэг тийм хөөс шиг хөнгөн улаахан орчинд жингүүдж байлаа. Би юу гарч тутахгүй, юугч хүсэхгүй таатай сайхан байгаагаа мэдэрч байв. Ингэж амар тайвныг мэдэрхийн хажуугаар ямар гоё хөнгөн юм бэ? Бидний бие чинь хэвтэж байхдаа хүртэл хүнд дарамттай байдаг юм байна шүү дээ гэж бодож амжив. Энэ байдлыг надад мэдрүүлсэн тэр хүчийг би хожим нь хайр, бурхны хайр гэж тайлбарлахаас өөр ойлголт гарч ирээгүй юм. Би тэр үед эмчийг айц сандран уцаар ярьж буйг мөн утасны цаана байгаа нөгөө эмчийн эмнэлгийн нар туссан өргөн коридороор явангаа уцаар ярьж байгаагаар харав. Бас тэр эмнэлгийн хүлээн авах үүдний хэсгийг тэр эмнэлгийн ажилтнуудын амралтын жижиг өрөөгч олж харав. Энэ бүгдийг би та цавийн өндрөөс харж байлаа. Удалгүй миний хөлний шилбийг хэн нэгэн атгаж бацаад байгааг мэдрэн би ухаан ороод сэрэхэд хоёр гараа унжуулан эмнэлгийн буудан дээр тонгоо сууж байсан. Намайг тойроод сандарч буй эмч сувлагч нараас би та нар сая миний шилбэг бариад байсан уу гэж тэр шаасан маягтаа асуухад тэд үгийг эцгээв. Үнэн дээр намайг тэр сайхан орчноос эргүүлэн авч ирсэнд би дотроо жаахан дургуутж байлаа. Энэ бол богинохон хугацаанд болоод өнгөрсөн зүйл. Хэдэн минутанд болсныг би мэдэхгүй юм. Их л богино хугацаанд болоод өнгөрсөн болов уу гэж боддог. Тиймдээч би тэр үед бусдын адил өөрийн бие дээрээс нь хараагүй байх л та. Эмчтэй би саяхан юу мэдэрч харснаа ярих гээд ингээд өгдөг бол сайхан л юм байна хэмээн ам нийтэл эмч маань. Та битгий ингэж яриач саяхан аав маань өөд болсон юм. Би энэ талаар ярихаас айж байна гэж надаас гуйсан тул зарим зүйлсийн талаар тодруулан асууж чадалгүй өнгөрсөн. Би одоо ч тэр эмчтэй уулзвал асуух асуултууд минь билээ явдаг юм. За энэ явдлаас хойш би энэ амьдралын хөшгөний цаана бас нэг ертөнц байгааг нууцхан сонирхож эхлэв. Ингээд үхлийн талаар ярьсан хүн болгоны хүүрнэл түүхийг сонсож ном зохиолыг олж уншдаг боллоо. Миний энэ сонирхол зүгээр нэг хоосон төсөөлөл хобби байсангүй. Учир нь энэ цуглуулсан мэдлэг миний ойр тойрны хүмүүст тус болсон ба одоо би түүхээсээ ярив. Миний эртний анд Лаура гэдэг нэгэн Итали багш эмэгтэй. Бид ихэнхдээ имэйл захиагаар харьцдаг байлаа. Гэтэл нэгэн захиандаа Лаура маань уушгины хорт хавдартай болсноо бичсэн үнэхээр гонигтай байв. Нэг шөнө би Лаурагийн гэрт зочлон баяр хөөртэй ярилцаж байна хэмээн маш тодорч зүүдлэв. Хожим нь мэдхэд яг тэр үед Лаура нас барсан нь тодорхой болов. Лаураг нас барснаас хойш 2-3 жилийн дараа би түүний охин Элинад нь нэг номыг санал болгож илээ.
Уг ном нь мэдрэлийн мэс засалж эмж Эбен Александрийн өөрийн үхлийг мэдэрсэн туршлагаасаа бичсэн Тэнгэрийн баталгаа гэдэг нэртэй ном юм. Бодолгүй Еленагаас би талархлын үгтэй захиаг хүлээж ав. Тэрээр захиандаа уг номыг уншсанаар гашуутах сэтгэл нь тайвширсан тухайга бичсэн байлаа. Өргөлж ээждээ санаа зовон ээжигээ хаана явж байгаа бол тэнгэрт дүү там дуу хэмээн боддог зовнил нь арьсан гэж бичсэн байв. Гайхамшигтай нэг зүйл нь миний имэйл захиа явуулсан тэр өдөр ээжийнх нь нас барсан өдөр байсныг Елена захиандаа дурдсан байлаа. Үнэн дээр би Лавраг 4 сард нас барсныг санаж байснаас өдрийг нь бол мартсан байсан л та. Тиймээс ямар сонинд авцал вэ хэмээн гайхаа өнгөрч илээ. Ээжийнхэн араас гашуудан зоож байсан охиныхаа сэтгэлийг нь тайтгаруулж магадгүй амьдрал үхлийн талаар шин төсөөлөл бодолтой болгосондоо би баярлаж авдаг юм. Миний амьдралын дараагийн үхэлтэй огтлцсон түүх бол ахын маань амьдралын эцсийн мөчөд болсон юм. 2017 онд миний төрсөн ах хорт хавдар өвчний улмаас хүн дээр өвдөж би ахыгаа эмнэлэгтэж гэртэнч асран халамжилж байсан үе билээ. Эрүүл чирэг, эрч хүчтэй залуухан байсан ахын минь хувьд үхэл авчрахын аимшигт өвчин гинтийн том цохилт болсон. Хүн энэ хорвоог орхихоос өмнө биеийн өвчин шаналлаас гадна сэтгэлийн шаналл бүнийг хүн ихээр зовоодгийг би ойлгож билээ. Үхлээс булдах, зайлах замгүй болсноо мэдсэн хүн эцсийн мөчөд хайртай хүмүүсээ зовоож байгаадаа мөн тэднийхээ ирээдүйн амьдралд санаа маш ихээр зовндог. Мөн өөрийн амьдралын алдаа оноог тунгаахын сацуу, өөрийн болон бусдын мөн чанарын талаар нэг нэгэнгүү дүгнэж учир шалтгааны үндсийг олохоор эргцүүлэн боддог. Эцэст нь биеийн нүгүү болсны дараа өөрөө сүнс хэлбэрээр оршин байх хэсэг байвал өөрт нь юу тохиолдож болох вэ? Нүгэл минь ихээр дэнслэгдээд тамд очих уу? Буян үүлийнхээ ачаар бурхны оронд очих уу? Дахин төрөвөл заяа тавилан минь дээрдэх болов? Эсвэл бүр доордох юм болов? Хэмээн олон зүйлийн талаар бодож энэ хорвоогоос явх өдрөө хүлээдэг. Эдгээр бид үхлийг муу ёр хэмээн үхлийн талаар ярих, үхэлдээ бэлтгийг цээрлдэг, айдас жихүүдэс бидний дотор нуугдовч тэр үед ахынхаа сэтгэлийн шаналлыг багасгахын тулд би нөгөө ертөнцийг мэдэрсэн өөрийн туршлага мөн бусад хүмүүсийн хүүрнэл яриаг ахта сонсгож илээ. Урд өмнө үхэл битгийхэл өөрийн амьдралаач анзаарах завгүй явсан ах маань төвчээр гархан түүх бүрийг сонссон. Мэдээж ах маань дотроо өөрт нь тохиолдож болох үзэгдлийг төсөөлөн харж байсан байх л та. Үхлээс айх ахын минь найдас төгшөр багасч итгэл өвөрлөн тайвнаар энэ хорвоогоос явж буйг би эцсийн мөчөд мэдэрсэн. Би энэ сэдвийг хүндан ярьснаар сонсогч та бүхэнд үхлийг тайван сайхан Деважингийн орон гэж сурталчлах гэсэнгүй. Амнаас нь аврагдаад ирсэн хүмүүсийн ихийнх нь нөгөө ертөнцийн талаар эерэг сайхан зүйл өгүүлдэг боловч бас цөөн тооны хүмүүс тамд очсон туршлагаасаа хуваалцдаг. Гэхдээ тэд там гэж газарт бурхны аврал, ухаарлыг олж чаддаг учраас эргэн ирээд үлдсэн амьдралаа зөвгөр удирдан зөв сайн хүн болж өөрчлөгдсөн байдаг. Хэнийний хувьд энэ хорвогийн зовлонт амьдралыг хүчээр эцэслэх сонголт нь үхэл байж болохгүй юм. Амиа хорлох нь хүнээс асар их зоригийг шаардна. Нэгэнд үхлээс айхайцаа давж чадах зориг байгаа бол энэ амьдралаас айлгүй амьдралын шуурхата тэмцэх хэрэгтэй гэж би хэлмээр байна. Бид энэ хорвоогоо сурах ёстой зүйлээ сураад энэ амьдралын сургуулаа төгсөх учиртай. Бид энэ амьдралдаа мэдлэг туршлагаа хоримтлуулан сүнсний хөгжилт боловсролын төлөө хичээн амьдрах ёстой билээ. Миний хийх цаашдын цоврал хүүрнэлийг та сонсож мэдснээр үхлийн дараах амьдралын талаар тодорхой ойлголттой болно байх. Аль ч нөхцөл байдалд амьдарч байгаа та одоогийн амьдралдаа дүн шинжилгээхийн зан үйлээ зөв удирдан заяа тавилангаа дээшлүүлэхэд тань тусд юм болохыг хүснэ. Тэгэхээр дэлхийн өнцөг булан бүрт сүнс сонирхдог,
яг хүн өвлийн дараа хайчих вэ гэж боддог олон хүмүүс байдаг юм байна. За тэрний нэг айдлаар Германд ч гэсэн юм алдартай одоо сонирхдаг хүмүүс байдаг юм байна л да. Тэгээ тэрийг одоо орчуулан явуулж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Үргэлжлүүлэн цувралаар нь та бүхэндээ хүргэнэ. Би 2 дахь төгхийг уншиж үргэе. Сайн байна уу? Би өөр тохиолдсон явдлаа бичих гэсэн юм. Би нэг их юм харж мэдэрдэггүй л дээ. Гэхдээ хэд хэдэн удаа таарч байсан юм. Одоогоос 2 жилийн өмнө юм уу да? Бид жимс гарсан жил болгон аавынхаа ах эгч нартай хоногоор гэр бүлэрээ жимс түүдгийм. Өдөр жимс төөж байхад хажууд мөчөр хугараад байхаар нь би тойхоогүй юм. Гэвч орой бид хоол ундаа идчихэд байж ах үед үеэлдөө хоёулаа би засыг гэхээр нь заа гэд цуг явлаа. Тэгтэл модны хажууд нэг хүн зогсож байна. Бийж гайхаад харж байтал бэлтгэлийн хувцастай үсээ хойноо боосон нүүр нь харагдахгүй юм. Гэхдээ нүд нь улаан байсан. Нэг тийм хүн байна. Бийж айгаад л нүдээ анаад л боссон. Шөнө нь огт унтаж чадаагүй. Хүн хараад суугаад байгаа мэдрэмж төрөөд л болдоггүй. Бид ч тэр модноос буух болоход нуруу хөөж таагаад нэг л ивгүй. Ингээд гэртээ ирж бууцгаагаад нэг юм дагаад буух шиг санагдсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан юм. Үеэлүүд ирж хамт хонолцоод шүнжэнгөө нохоо гэрт орж буцаад хонсон доо. Энд уншигт бол өөр зөндөө олон түүх бий шүү. Бичиж явуулнаа гэсэн байна. За сонирхолтой байлаа. Сонсогч явуулаарай. За өнөөдрийн 3 дахь түүхийг хүргэе. За сайн байцгаана уу? Сонин сайхан юу байцгаана да. Би өөр тохиолдож байсан нэг болсон явдлын талаар жоохон пампан гэд явчих гэж бодож байна. Тэгээд өөдөөс монгол хэлний дүрм шиг юм яриад байв та. Энэ явдал нь 2010 оны өвөл дугаар сургуульд болсон байдаг. Тэр сургууль гэж хэлээд яхав. Одоо ч хүүхдүүд сурж байгаа юм чинь. Тэр хөвөл би баа ангид сурдаг байсан. Одоогийн шиг хичээл өглөө орж жаргадгүй байсан болохоор эрт харахгүй болно. Эцэг эхийн хурал болох үед заавал хичээл таашны дараа л эцэг эхчүүд цугладаг. Тэр үеэр нь харанхуйд бид нар чин хөнгөө сургууль жинхэнэ л бурхангүй газрын бум баятай ажиллана да. Хөөцөлдөөд л нуугдаж тоглоод л яг тэр үед бид нар хөөцөлдөж тоглоод нөхдүүд намайг барих гээд би зүгтаагаад 2-3 давхар руу нэг тийм шалтай миний толгой зэрэгцээд эхлэхэд миний урд 2 хөл агаар дээр байж байдгийг. Гайхал дэше харсан чинь тэр үед манай сургуулийн нэг тийм ногоон сарпанч билүү палачиг юм өмсдөг яг тийм формтой эмэгтэй өсөө унжуулчихсан нэг гараараа сан барьчихсан. Тэр самаараа яг нүүрнээсээ доош нь өсөө самнаад л над руу агаар дээр хөвөнгөө ойртож яж үлээ. Нэг л мэдсэн ангийнхан маань намайг хаяад буцаад ойрлолтоод гүйж байсан. Тэгээ тэр явдлаа аав ээж нартай хэлэхэд угаасаа танаа 3 давхар игүү штэ гэж үлээ. Угаасаа ч манай хоёр ихч цуг энэ сургууль сурдаг аав ээж хоёр ирдэг байсан болохоор ер нь л мэддэг байсан юм лээ. Яг энэ түүхээ жилийн өмнө билүү дээ эс аудиогийн группт бичиж оруулсан чинь нэг охин аха энэ тэтгэвэр сургууль мөн үү гэд яг манай сургуулийг асуугаад би бас харсан. Гэхдээ нь би ч гайхсан. Отоо хүртэл байдгийн байх таа л гэж бодсон. Би ч сүнс хайгаад нилээл явдаг байсан. Одоо ч байсан л доо. Тухайн үеийн бичлэгийн дээрээ бүгд байгаа. Та нар сонирхвол нэг хоолой бичээд бичлэг хий гэж бодож байна. Энэ зураг нь бол ChatGPT цаг гарган чадлан байж хийлгэсэн зураг. Нилээн төстэй болсон. Өөр юмгүй дээ. Болол бичлэгээр дахиад уулзъя. Баяртай гэсэн байна. За групп руугаа ороод харвал нэг тийм зурагтай пост байгаа. Бас л хийвгүй юм байлээ. Тэгэхээр одоо үе үеийн сурагчдад харагддаг юм байна тийм ээ. За өнөөдөр хамт байсан сонсогчдоо баярлалаа. Энд хүргээд төрүүлгийн өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн байрт оролцгаая.